Бичээсийн хаанч чамайг аз жаргалын араас хайн хөөцөлд гэж хэлдэггүй. Чи үүрэг хариуцлагаа гүйцэлдүүлж байхдаа л аз жаргалыг олох болно. Чи Бурхны өмнө сахилга баттай амьдралыг бий болгож байхдаа л аз жаргалыг олох болно. Чи аз жаргалын үеүүдийг амсах болно. Харин Бурхан хаанч аз жаргалыг амьдралын манд зориг болгож өгнө гэж амлаагүй. Энэ бол зориг биш. Бидний зориг бол Бурханд дуулууртай байх. Бидний зориг бол Бурханы хүслийг үлдэх. Бидний зориг бол эзэн Есүс Христийн дагалдагч нь байх нь юм. Ийхүү урагшилж байхдаа л бид аз жаргалыг энд тэндээс нь мэдэрч байдаг. Хэрв чи Бурханыг хүссэн хүлээж шинэ хүн болохыг эрмэлзэж байвал энэ чинд Бурханы зүрхтэй чинь ярьж байгаа дуу хоолой юм. Тэгээд чамайг хариулах үед чинь Бурхан чамд тэгэж өөрчлөгдөх хүч болон чадварыг өгнө. Учир нь түүний хүчээр л өөрчлөлт боломжтой. Зөв шийдвэрийг хойшлуулах нь үүнийг гаргахад улам хэцүү болж байдаг. Тэгээд уг шийдвэр нь өөрөө ч сонголт юм. Чи өнөө өрөө дараа л шийдвэр гаргая даа гэж бодох чинь ч сонголт. Бурханаас холдох сонголт. Тэгээд зүрх чинь улам хатуурна гэж Библи хэлдэг. Тэгээд дараа нь Христ рүү ирэх боломж гарч ирэх үед чинь зүрх чинь өнөө оройн шиг бэлэн биш байх боломжтой. Тэрэл зүрхэндх сансар огторгуй шиг тэр хоосон орон зайг чинь мэдэрч чадна. Учир нь зүрхэндх тэр хоосон орон зай чинь чи Бурханы дүр төрхөөр бүтээгдсэн учраас л байгаа юм. Тэгээд Бурхангүй үед тэнд хоосрол үүсдэг. Зөвхөн Бурхан л дүүргэж чадах орон зай. Өөр юу ч дүүргэж чадахгүй. Гэрлэлт дүүргэж чадахгүй. Хар тамхи дүүргэж чадахгүй, бидгийн харилцаа дүүргэж чадахгүй, арх дүүргэж чадахгүй. Нөхөрлөл дүүргэж чадахгүй, цугдаанч дүүргэж чадахгүй. Шашин дүүргэж чадахгүй. Харин Есүс Христэл дүүргэж чадна. Тэгээд цоо шин амьдралыг өгч чадна. Өнөө оройноос л эхлэх болно. Хэрв чи чамайг маш их хайрлсан учраас загалмай дээр үхэн дараа нь үхлээс амилж өнөө орой амьдралд чинь ороход бэлэн амьд байгаа Христийг хүлээж авах дуудлагад бэлэн л бол.